Монгол Улсын их хурлын гишүүн Хишиг Дэмбэрлийн Тэмүүжин нарын гишүүн Улсын их хурлын гишүүдийн хамтран санаачилж байгаа Монгол Улсын их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дэмжиж үг хэлье. За 1992 оны 1-р сарын 13-ны өдөр Монгол Улс ардчилсан үндсэн хуулиан баталсан. Тус оны 2-р сарын 12-ны өдрийн 12 цаг тэг минутаас энэ хууль маань хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Монгол Улс ингэснээрээ эргэлт буцалтгүй парламентын сахилтын орн болсон. Парламентын сахилтын орн гэдэг бол хувь хүнээр бус хуулиар зохицуулагддаг ийм нийгэм эдийн засаг оюун санааны эргэлт буцалтгүй шилжилтийг бид хийж чадсан. Энэ ардчилсан үндсэн хууль бол 1990 оны цагаан морин жилийн ардсан хувьсгалын шууд үр дүн байсан бөгөөд олон жил монголчуудын хүсэн хүлээсэн эрх чөлөөний тэмцлийн бас үр дүн байсан. Ингээд Монгол Улс өөрийн гэсэн бүрэн эрхт байдалтай, тусгаар тогтнолтой, үндсэн хуультай, ардсан тогтолцоо руу ард түмнийхээ хүсэл эрмэлзлийн дагуу орж чадсан ийм үйл хэрэг байсан юм а. Сүүлийн жилүүдэд ардчлалын үзэл санааг гутаанд оромжлох, чөлөөт нийгмийн үзэл санааг гутаанд оромжлох, ардчлалын үнд цэнийг гуйлгах ийм хандлагууд гарч байгаа. За үүний одоо нэг том шалтгаанд нөхцөл нь бол парламентын засаглалыг буруутгах, парламентын засаглалыг одоо муухай харагдуулах, парламентод ёсыг үнгүйдүүлж, хүчгүйдүүлэх зүйл хэрэгс хэтэрсэн юм а. Энэ ч үүднээс бид парламентын дархлааг бэхжүүлж, парламентын энэ соёлыг эргэлт буцалтгүйгээр нэвтрүүлэхэд олон улсын жишг болсон зохицуултыг заашгүй одоо ханган хэрэгжүүлэх ёстой болсон. Энэ үүднээс бид энэ одоо хуулийг бас дэмжиж байгаа юм а. Учир нь Монгол Улс парламентын сахилтын орны хувьд бол парламентд ёсыг хэлбэрлэтгүй сахиулах нь хэлбэрийн төдий биш бас агуулгын байх ёстой. Агуулгасаа гадна одоо бас энэ үзэгдэх харагдах орчны хувьд ч гэсэн хүмүүсийн сэтгэл зүйд бас энэ хуулийн агуулга бол нийцэж явах ёстой гэж үзэж байгаа. Энэ үүднээс Монгол Улсын засгийн газарт хяналт тавих ёстой. Парламент нь өөрөө Монгол Улсын гүйцэтгэх засаглалын байгууллагын үг яриаг дуулууртайгаар сонсч байдаг байдлыг халах үе шаттай зүйлс нь өөрөө үндсэн хуулийн зарчимтай нийцэж байна гэж үзэж байгаа. Энэ ч үүднээс Монгол Улсын ерөнхийлөгчийн мэдээлэл хийдэг байсан цагийг одоо Монгол Улсын ерөнхий сайдын мэдээлэл хийдэг байсан цагийг асуулгын цаг болгосон. Ингэснээрээ одоо бүрэн биш ч гэсэн мэтгэлцээний хууль руу бид нар чиглэж орж байгаа. Ингэснээрээ яг энэ эндэр дээр Монгол Улсын ерөнхий сайд, Монгол Улсын их хурлын гишүүдийн дээрээс нь сөрөг хүчний зарчмын аргумент одоо асуултуудад одоо хариулдаг. Дээрээс нь бэлдсэн зүйлээ уншдаг, өөрөө ирдэггүй, оролцдоггүй байсан зүйлийг бол бид нар халж чадсан. Энэ бас одоо Тэмүүжин нарын гишүүдийн санаачилсан одоо өнгөрсөн 10 дугаар сараас соёл болоод хэрэгжиж явж байгаа зүйл. Нөгөө талаасаа парламентын сахилтаа олон орны хувьд гүйцэтгэх засаглал нь өөрөө парламентод ажиллаан тайлагнахын хувьд яг ингээ эндэр дээр гараад ярьж байгаатай адилхан дарга болж тэр дээр суудаг биш. Жирийн одоо парламентын гишүүн гэхээс гадна бас гүйцэтгэх засаглалын кабинетийн хувьд бас хариуцлага хүлээж үгээ бас одоо хилж тайлагнадаг байх ёстой. Тийм учраас үүднээс бол зүгээр нэг сандар суудлын дээр доорын яриа биш. Энэ бол цаад утгаараа бол агуулгын хувьд бол одоо түүхэн шилжилтийн чанартай хуулийн зохицуулт гэж ойлгож болно. Тийм учраас бид бас парламентод ёсон дархлааг нь сайжруулахын тулд Монгол Улсын ерөнхий сайдыг бас одоо яг энэ их хурлын эндрийн цаана метр 50 сантиметрийн өндөртэй тэр товцог ширээн дээр их хурлын даргын зэрэгцээ, ерөнхийлөгчийн зэрэгцээ суудаг биш. Яг одоо парламентынхаа дунд кабинетаараа суудаг байх энэ шаардлага бол зарчмын шин чанартай зүйл. Ингэснээрээ бол парламентын гишүүд Монгол Улсын ерөнхий сайдад загнуулдаг биш, чиглэлийг нь хангадаг биш. Монгол Улсын их хурл нь өөрөө парламентын одоо хуулийн хэлц шиг ажилдаг биш, жинхэнэ дархлаатай ажиллах боломж бүрднэ гэж үзэж байгаа. За нэмж 1 минут үг хэлнэ. За 1726 онд одоо Шарль Монтескьегийн гаргасан хуулиудын амин сүнс номон дээр эрх мэдэл хуваарлах онолыг тодорхойлсон байдаг. Ингэхдээ хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэж одоо 3 хуваасан байдаг. Өнөөдөр Монгол Улс одоо та нар Википедиа дээр ороод харах юм бол semi presidential буюу хагас ерөнхийлөгчийн засаглалтай. Ерөнхийлөгч нь хүний нөөцөө шийддэг, ерөнхийлөгч нь төсөвтөө оролцдог. Ингээ парламентын бүрийн эрхийг бүдгэрүүлдэг ийм зүйл болсон. Дээрэс нь гүйцэтгэх засаглал бөгөөд одоо их хурлын ерөнхий сайдын одоо кабинет нь болох юм бол илүү эрх мэдэлтэй дарга юм шиг. Уг нь бол илүү үүрэг хүлээдэг гүйцэтгэж хуулийг хэрэгжүүлэх ёстой байтал энэ зүйл уруу хамааралтай болсон. Тэм учраас энэ хуулийг дэмжих нь өөрөө засаглал хуваарлах онолын буюу check and balance-ыг амьд байлгах
зайлшгүй нөхцөл бөгөөд гарцаагүй одоо аргумент гэж үзэж байгаа учраас энэ хуулийг бүрэн дүүрэн дэмжиж байгаа улсын хурлын гишүүд дэмжиж өгөхийг хүсье.